Шинэ өглөө ирлээ. Шинэ өглөө сэрлээ. Урамтай өглөө. Урамтай өглөө. Сонсогч та бүхэндээ шинэхэн өглөөний мэнд хүргэе. Ажлын өдрүүдэд буюу 7 хоногийн даваагаас баасан гарагийн өглөө бүр сонсогч танд хүрдэг өглөөний хөтөлбөр үргэлжлэн хурж байна. За, мигмар гарагийн урамтай өглөө мэдээллийн болондоо сонсогч та бүхнийг анхаарлаа хандуулан хамтдаа сонсохыг уриалж байна. Тэгэхээр энэ 7 хоногт бол бид ажил хийснээрээ, ажилдаа дурлаж хийснээрээ эргээд ямар үр өгөөжөд хүрдэг вэ гэд энэ сэдвээр ерөнхийдөө та бүхэнтэйгээ уулзаж ярилцаж сонирхолтой зочдуудыг уулзуулж байгаа. Тэгээд энэ өглөөний урамтай өглөө мэдээллийн болонгаараа бид ажлыг чин сэтгэлээсээ дурлаж хийснээрээ эргээд юугаар шагнагддгийг ажилдаа дургуутсаж одоо нэг юм стресстэй бухимдалтай ингэж хийснээрээ эргээд одоо ямар үр дүнд хүрдэг юм бэ гэсэн юм сэдвээр мэргэжлийн сэтгэл зүйчтэй уулзаж та бүхэндээ мэдээлэл хүргүүлэх гэж байна. За, нийгмийн сэтгэл судлалын дээд сургуулийн багш Жавцан Сүрэнтэй эхлээд уулзаад өнөөдөр одоо манай нийгэмд ажилдаа чин сэтгэлээсээ хандаж байгаа нь дийлэнх байна уу? Аль эсвэл жоохон юм дундуурхан сэтгэлээр яг цалингийн төлөө өнөө маргаашийг өнгөрөөж ажиллаж байгаа нь дийлэнх байна уу гэдэг юм тоо баримтыг сонирхсон. Энэхүү яг ингээд Монголын хувьд нийцсэн Монголын ажилчдын сэтгэл ханамжийн талаарх юм судалгаа бол яг одоогор бол хараахан гараагүй байгаа. Ерөнхийдөө ингээд ажил дээр сэтгэл ханамжгүй байх маш олон шалтгаан байдаг. Нэгдүгээрт байгууллагын дотоод зохион байгуулалт, удирдлага, за тэгээд цалин хангамжаас эхлүүлээд за гэр бүлийн асуудал, ажил дээрх нөгөө хүмүүсийн хоорондын харилцаа гэдэг. Эдгээр бүх зүйлээс бас ажил дээрээ бид нар сэтгэл ханамжтай байх уу гэдэг зүйл маань их шалтгаалдаг. Бид нар амьдралынхаа бараг 30 гаруй жилийг ажил гэдэг зүйлтэй холбогддог. Ялангуяа бидний хамгийн үр бүтээмжтэй байдаг тэр нас. Эдгээр насаа бид нар ажил гэдэг зүйлийг хийгээд зарцуулдаг. Гэтэл энэндээ сэтгэл ханамжгүй байна гэдэг маань энэ хугацаанд тэр чигээрэл сэтгэл ханамжгүй байх тэр үр дүндсийг бий болгож идэг. Энийг сонгохдоо бид нар яах ёстой вэ гэхээр хамгийн түрүүнд би өөрөө хинбэ гэдэг тэр талаас эхлээд бодож эхлэх ёстой байдаг. За, би том байгууллагт ажиллах нь зөв, жижиг байгууллагт ажиллах нь зөв, тийм ээ? Энэ хоёрын ялгаанаас эхлүүлээд нэг мэргэжилтэй байсан ч гэсэндээ энэ хоёрт нь том байгууллагт ажиллаж зогтож байгаа хүн жижиг байгууллагад ажиллахад бас стресстэй ч юм уу, илүү өөрөг даалгаврын хувьд илүү олон чиглэл рүү ингээд яваад эхлэнгүүт том байгууллагт ажиллаж тассан хүн жижиг байгууллагт ороод ирэхэд сэтгэл ханамжгүй эсвэл стресстэй юм таагүй үр дагаврууд бас гарч эхэлдэг. Үүнээсээ гадна ажлын бүтээмж өөрөө буураад эхэлдэг. Энэ маань өөрөө буураад байна гэдэг маань эргээгээд дахиад стрессийг үүсгээд буцаагаад зөвхөн ажил дээрээ биш, бид нар гэр бүлдээ бас энэ асуудал чинь нөлөөлдөг. Гэр бүлийн асуудал болоод энэ ажил дээр болж байгаа асуудал маань бидний нөгөө хоёр гол тулгуур хэсэг байж идэг. Яг залуу насны дээрээ болоод. Гэтэл энэ хоёр маань нөгөө бие биентэй нөлөөлөөд сөргөөр нөлөөлөд байна гэдэг маань цаашдын амьдралд маань илүү таагүй нөхцөлийг улам бий болгодог. За, энэний үр дүн юу үүсгдэг вэ гэхээр за, хамгийн наад зах нь бид нар уур бухимдалтай болоод эхэлнэ. Дээрээс нь нойргуудл гэдэг асуудал маш их ярьдаг хүмүүс. За, мэдрэлийн ядаргаа буюу бид нар ядаргаанд орчлоо гэж ярьдаг. Эдгээр маань бол ерөөсөө хамгийн наад захын зүйл байдаг. За, магадгүй хамгийн энгийнээр ярих юм бол бид нар өвөл болоод ирэнгүүт илүү ядраад ирэнгүүтээ жилд 2 удаа нэг тайлан гаргадаг, тийм ээ. Яг энэ үеэрээ хүмүүс айгүй өвчлөмтгий болдог. Анзаарсан болол их өвөл бол их ханаа түрэл хавар болохоор ядраал яг нөгөө тайлангаа өгч дуусангуудаа бүгдээрээ эмнэлэгтэй дундаг. 100 амрангуудаа. Энэ бол юунаас үүдэж байна гэхээр бид нар нөгөө энэ зүйлийнхээ зохицуултыг хийж чадаагүйгээс л үүдэлж байгаа. Ажилтны сэтгэл ханамжгүй байна. Энэ нөгөө нэг тохиромжгүй газар бид нар байсныхаа төлөө яаж яах вэ гэхээр зүгээр л би энийг цалин аваад хийж байгаа шүү дээ гэдэг байдлаар хардаг. Гэтэл энэ маань бидний нөгөө өөрийн маань онцлог, хувь хүний онцлог гэдэг тэр зүйл дээр тохирж гинүү тохирохгүй байна уу гэдэг зүйлээ бид нар анзаарах хэрэгтэй байдаг. Энэ нь хамгийн эхлээд хаанаас одоо бид нар ярьж эхлэх ёстой вэ гэхээр би ямар хүн бэ? Би ямар мэргэжил сонгох вэ гэдгээс хамгийн эхлээд эхэлдэг. Гэтэл нэгэнт ажил дээр гарсан тохиолдолд нэгэнт би энэ мэргэжлэр одоо ингээд сурцсан энүүгээрээ л амьдрна гэж бодоод амьдралд бол за мэргэжлийг бол хидж сольж болдог.
За ойлголоо. Тэгэхээр одоо бол зөв мэрэгжлээ сонгож бид илүү кайфтайгаар, илүү аз жаргалтайгаар юм ажиллах болцоотой байдгаа гэдгийг сая нийгмийн сэтгэл судлалын сургуулийн багш Жавзан Сүрэн онцлсан бол одоо бид үргэлжлүүлээд нийгмийн сэтгэл судлалын дэд сургуулийн багш шинэ долгороос нэгэнт одоо энэ ажил дээр гараад яг ийм төгссөн мэрэгжлэрээ ажиллаж байгаа хүмүүс магадгүй зарим үед сэтгэл ханамжгүй, зарим үед ханамжтай ч юм шиг өөрийгөө ойлгохгүй, урам зориг муудаад байгаа үед хэрхэн урам зоригоо одоо нэмэх вэ? Хэрхэн аз жаргалтайгаар сэтгэл хангалуун ажиллах вэ гэсэн талаас нь та зөвлөж. За сайн байцгаана уу сонсогчтой өнөөдрийн мэндийг хүргэе. За тэгэхээр өнөөдөр бидний амьдралд нэгэн тийм зүйл тохиолдсон бол бид нэр цаашдаа ямар арга хэмжээ авах вэ гэдгийн сэтгэл зүйн талаас нь танд бяцхан зөвлөмж өгье. За та нэгдүгээрт өөртөөгөө ажиллах хэрэгтэй. Өөртөөгөө ажиллана гэхээр та өөрийнхөө мэдрэмжтэй ажиллах хэрэгтэй гэсэн үг. Өнөөдөр та ажилдаа гараад явхад тий дуртай явж гин үү? Аль эсвэл өглөө босохдоо ажилдаа явахдаа дургүй үрж гин үү? Энэ мэдрэмж чинь танд юунаас олж үсээд юм бэ? Мэдрэмж гэдэг зүйлтэйг ажиллаж эхлэх хэрэгтэй юм аа. За тэгэхээр мэдрэмж дундаа тэр дундаа та нэгдүгээрт өсөлтийн мэдрэмж гэдэг зүйлийг та өөрөө зураглал гаргаад үз. Өнөөдөр би тий энэ ажилд орсноороо надад ямар ахиц дэвшил гарсан бэ? Жижиг гэлтгүү тий тэр болгоныг бичиж тэмдэглээд харъя. Би энэ өсөж гин, дэвшиж гин, хөгжиж гин. Энэ мэдрэмжийг авснараа илүү их хүнд урам зориг гэдэг зүйл бий болж идэг. Тэгэхээр өсөлт гэдэг өмнөх зүйлээ бодож мэдэргээд байдаг. Манай өмнөх амжилтаараа бардамдах тухай яриаг. Магадгүй тэр тухайга илүү их бодох тусам хүн илүү их хичээх, урам зориг орох тийм сэтэлчжээдэг. Тэгэхээр та нэгдүгээр тэр өмнөх хийж бүтээсэн зүйлээ бодож өөрийгөө сэтэлжүүлнэ. Хоёрдугаар энэ жижигхэн амжилт болгон өмнө хийсэн өсөлт болгон том зүйл, том амжилтанд хүрэхээ чинь одоо нэг шат дамжлага явагдаад байгаа юм шүү гэдгийг ойлгоод яах нь өнөөдөр сэтгэл санаагаар гутарсан, өнөөдөр ажилдаа сэтгэл ханамжгүй, урам зориггүй байлаа гэд бууж өгч болохгүй. Харин тэр одоо уналттай байгаа мэдрэмжээ тэр сөрөг мэдрэмжийг яаж дарж болох вэ? Жишээ нь саяны ярьсан өсөлтийн мэдрэмжийг одоо зураглал хэлбэрээр гарга. Хоёрдугаарт танд урам зориг өгөх, дэмжлэг өгөх, сэтгэл санаа чинь сайхан болгодог зүйлийг хийж мэдрэмжээ өөрчил. Өөрийг чинь тийм ээ юу хийж бүтээсэн чи ямар амундаг хүн бүлээ гэдгийг чинь цаг ямагт мэдрүүлдэг найз нөхд чинь байж болно, ах дүү чинь байж болно тэдгээр хүмүүстэйгээ илүү их чамайг цэнгэлдэг, ирч хүч өгдөг хүмүүстэйгээ аль болох ойр уулзаж сэтгэл санааныхаа нөгөө тэнцвэртэй байдлыг хангахад анхаардаг байх хэрэгтэй. За мөн одоо бусдад тийм ээ бусдад одоо хандлага өөрчлөх хэрэгтэй. Яагаад гэвэл нөгөө урам зоримгүй таагүй мэдрэмж төрөөд ирэхээр бүх юмны нөгөө өөсвийг хараад за давхар нөгөө бүх юм таалагдахгүй, цалин таалагдахгүй, удирдлага таалагдахгүй, замын төвжирэл таалагдахгүй. За та төр хүлээгээрэй тий. Таалагдахгүй байгаа юм ингээд зогсооё. Тэгвэл таалагдж байгаа зүйлүүд дээрээ төвлөрье тий. Өнөөдөр тий энэ ажилдаа би тууштай байгаад ах юм бол миний амжилтын карьерт яаж нөлөөлөх вэ? Өнөөдөр одоо ялангуяа сүүлд ингээд ажлын байран дээр гараад байгаа одоо зэт үеийнхэн бол нэг байгууллагатаа ингээл сонирхол нь амархан буураад ингээл хаяал гараад идэг бол та тийм байж болохгүй. Би ингээд тууштай нэг салбартаа яваад энэ салбартаа амжилт гаргах боломжтой. Би ингэх чадвартай гэд өөрийнхөө бас нөгөө амьдралын зорилгыг маш чухал бодож тооцоолоод өөртөө хариуцлагатай хандах хэрэгтэй. Ажилдаа бас хариуцлагатай хандах хэрэгтэй гэж зөвлөмөр байна. За баярлалаа. Тэгэхээр энэ удаагийн урамтай өглөө мэдээллийн болонгаараа бид нийгмийн сэтгэл судлалын дээд сургуулийн багш Жавзан Сүрэн болон шинэ долгор нарыг ураад тэгээд өнөөдрийн одоо ажиллаж байгаа үеийнхэн маань яавал ажилдаа илүү амжилттай, сэтгэл ханамжтай, урам зоригтой ажиллах вэ? Үнэхээр амжилтгүй, урам зориггүй, сэтгэл ханамжгүй байгаад байгаа бол заавал над ажилдаа удаад байх биш. Мэргэжил бүхэн нэгээр ингээд дуусахгүй. Одоо өнөөдөр хэдэн ч настайдаа сурч боловсрч өөр мэргэжил, өөр чиглэлд өөрийгөө сорж болж байгаа учраас өөр чиглэл рүү бас сорих боломж байгаа. Гэхдээ эхлээд эзэмсэн мэргэжлэрээ эхлээд орсон ажилдаа тууштай байгаад өөрөө яг тэр салбарт өөрийнхөө бүрэн хүчийг сорж үзчихэд дараагийн салбар руу юм орсноороо танд эрсдэл багтаа эргээд хорогдох юм сэтгэл одоо багтаагаар ингээд өөрийгөө тууштайгаар өөрчлөх юм боломжууд бүрддэгэ гэдгийг дөнгөж ажил дээр гарч байгаа. Магадгүй өнөөдөр урам зориггүй ажиллаад байгаа ажлын одоо ажил хөдөлмөрийн эд насныхандаа урайлуулж ярилцсан. Тэгээд хоёр багштаа маш их баярлалаа. Та хоёрын ажилд өндрөөс өндөр амжилтыг хүсье. Сонсогчдоо өдрийг сайхан өнгөрөөлөө гэж хэлье. За баярлалаа. Сонсоод өнгөрөх биш та бүхэн ажил дээрээ өдөр тутмынхаа үйл ажиллагаанд хэрэгжүүлээрэй гэж уриалмаар байна. Баярлалаа.